Сайн байцгаана уу? Гэртээ явах хуцтай тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ нойргуудлыг даван туулах, тэр нойргуудэд байгаа тэр сэтгэлийн зовирыг засаад тэгээ сайхан унтаж амрах йогийн хичээл хийх болно. Тийм болохоор та бүхэн маань унтахынхаа өмнө сайхан видеогоо хийгээд тэг үргэлжлүүлж шууд амрах хуцаар өөрийгөө сайхан бэлдээрэй. За ингээд хичээлдээ орцгоё. Маш сайхан чих завилаад суучин. Хэрвээ та завилж сууж чадахгүй бол ингээд сөхрөө сууж болно. За тэгээд та жоохон бөхтгөртэй ингээд завилаад суухаар жин ингээд хоошоогоо яваад их тийм тухтаа сууж чаддгүй те. Ингээд хэрвээ тэгээд авах юм бол та өцгөнд ороо нэг тийм хуйлсан хөнжил ч юм уу, адиал ч юм уу нэг өдий тайны өндөртөө бэлдээ. Тэгээ сайхан дээрээ суугаад тэгээ нуруу үзүүгээ гоё тэгшгэн болгоод ингээд сууж болно шүү. За хамгийн гол анхаарах зүйл маань болохоор та нуруу хүзүүг маш гоё цих өндөр цих болгож суун. За ингэснээр таны цусан хангамж сайжраад хамгийн гол нь бид нар сайхан тайвшраад унтахтаа өөрийгөө бэлдэх гээд байгаа тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө нойргуудл гэдэг бол сэтгэлийн одоо өвчин нэмгэг гэж үзэж болно. Таны сэтгэл хэдий чинээ чангараад хэдий их олон төрлийн юмд санаа зовоод байгаагаас болоод та нойргуудл орсон байгаа. За ингээд маш гоё цих суугаад гарын алгыг дээш нь харуулад за тэгээд орчныхоо чимээг мэдрээд их тийм орчинтойгоо сайхан уусч нэгдэнэ. Таны хүрээлэн буу ямар л чимээ байна, ямар л үнэр байна, ямар л зүйл байна. Тэр болгоныг сайхан ажиглаад тэгээд тэдгээр зүйлүүдтэйгээ сайхан дасан зохицоорой. Тэгээд айжмаар анхаарлаа хамрынхаа үзүүр дээр авчираад бидний амьсгалын эрхтэн системийн одоо гол үүд хаалга буюу хамраараа амьсгал авч гаргана. Хамраар орж байгаа, гарч байгаа амьсгалыг ажиглаад тэгээд аажимгаа амьсгалаа айлуулах үнзий болгоно. За аажмаар амьсгал гаргах дээр анхаарлыг хандуулаад тэгээд хөвлийн ходоодыг дотгошн хогоойлон бүх амьсгалыг бүгдийн түрээд гаргаад өгнө. Тэр ядарсан амьсгал, нүүрс хүчлийнхий, уушгинд хоригдлогдсон юу гэдгийг бүгднгийн шавхаад гаргаад өгнө. Тэгээд амьсгал авахаар нэг сайхан гүнзгий амьсгал авна. Яг түрүүний шиг бүх амьсгалыг түрж гаргаад тэгээ сайхан амьсгал аваад гаргаад. За жоохон бүгдээрээ амьсгал авахдаа одоо цээжийг биш хевлийг гоё бөмбөйтл амьсгална. Нялх хүүхд унтж байхдаа яаж амьсгалдаг вүлээ нэ хөрхөн хевлийн ингээ бөмбөгөөд амьсгалаад идэг тийм ээ. Яг тэр шиг хевлийгээ бөмбөйлгөөд амьсгална гэсэн үг. Яг саяныхаа хевлийгээ бөмбөйлгөж амьсгалсан шиг 3 удаа гүнзгий сайхан хевлийгээр амьсгална. За та бүхэн маань сайхан амьсгалж байгаарай. Хевлийгээ бөмбөйлгөөд амьсгалаа гаргахдаа хевлийгээ хохойтлон бүх амьсгалыг гаргаад тэгээ сайхан амьсгалаад байна. Хүн болгоны амьсгалын хэмнэл ондоо байдаг учраас өөрийгөө сайхан мэдрээд амьсгалынхаа хэмнэлд тохируулаад амьсгалахыг хичээгээрэй. За тэгээд зарим хүмүүс маань хевлийгээрээ амьсгалахгүй маш удсан байдаг учраас өөрийн ирэхгүй таны амьсгал цээж рүү ороод ингээ цээж чинь дээшээ доошо төхөлцөөд байх юм бол бити санаа зов ямар ч хэлсэн ингээд хичээгээд хевлий рүүгээ амьсгалах гад оролдлого хийгээд байгаарай. Амьсгал гэдэг маань шууд одоо би хевлийгээр амьсгалъя гингүүт шууд тэгээд амьсгалчдаг тийм амархан ид биш. Айжмаар та өнөөдрийнхөө хичээлийг давтан үзэж итэл таны амьсгал аяанда уужраад сайхан ирдэг. Тэгээд амьсгал маань уужраад ирэхин цагт
сэтгэл санаа маань хүртэл маш сайхан тайвшраад уужраад нойр бүр аяандаа сайхан хүрдэг болдог. За одоо зөөл хүнүүдээ нэгээд өөрийнхөө ердийн амьсгалаар амьсгалъя. За тэгээд зөөлхөн хүндийг бүгдээрээ ширээ байрал дээр ирнэ. За яг ширээ болно гэсэн үг. Бидний дөрвөн мөчид ширээний хүл болно тий. Ширээний хүл чинь яг тавцангаас доошоо ингээд 90 градус ирдэг тий. Тэгээд бидний ахар сүүлнээс толгой орой хүртэл ширээний тавцан гэж үзээд маш гоё тэгшхэн болгоно. За одоо энэ ч нөгөө түрүүнийхээ хөвлийн амьсгалыг хийгээд үзье. Энд чи одоо бүр амархан болно. Нөгөө амьсгал авангууд нөгөө хөвлийн маань гиз маань доошоо ингээд гоо сулраад ирж байгаа. Тэгээд амьсгалаа гаргахаар хөвлийн маань дээшээ сойгдоод татагдчихж байгаа. Яг тэрийг мэдрээд нэг 3 удаа амьсгал аваад гаргая. Амьсгал гаргахад бүр хөвлийн дээшээгээ татагдаад бүр нуруулуугаа наалтж байгаа юм шиг гой сойгдож ирж байгаа. Тэгээ амьсгал авахад хөвлийн маань дотоошоо сайхан сулраад гой амьсгал дүүрээд ирж байгаа. За энэ дээр нуруугаа хөдлөхгүй шүү. Нуруу маань яг гой цих байгаа. Тэгээд амьсгалаа тавь гэсэн. За одоо амьсгал аваад гарахтаа бүгдээрээ хоошоогоо сууж өгнө. Тэгээд аль болох өвзөг өсгийн хоёрыг нийлүүлээд яг гарыг урагшин сунгаад духыг матрасан дээр тавиад 3 дахь мм буюу бидний хөмсгөний хоорондох духны яг хэсгийг газар матрасан дээр тавьж өгнө. Хэрвээ матрасан дээр хүрэхгүй байх юм бол дэр ч юм уу адиалаа авчирч тавиад тэгээд гоё ямар ч хэсэн духыг заавал нэг юм дээр тавиарай. Ингээд духыг нэг юм дээр тавьчихаар бидний хүзүү маш гоё суларч өгдөг. Хүзүү маань гоё ингээд сулраад өгөнгүүт өдөржин бидний ингээд толгойд барьж исэн тийм хүзүүний маань булчингууд ингээд тайвшраад сулраад тэгээд ингээд гоё амрах боломжийг бүрдүүлж өгдөг. За тэгээ энэ ч нэг гоё гарыг сунгаад мөрийг хоош нь татаж өгнө шүү. Чих мөр хоёрыг хооронд нь салгаад тэгээ мөрөө хоош нь татаад тэгээд хүзүүндээ гоё зай гаргаад за тэгээ сайхан амьсгалаад үзье. За жимхэнэ хоёр гарынхаа дунд хараад хоёр гараа маш гоё матрасан дээрээ ингэж базаж тавьж агаад тэгээд өлмий дээрээ гიშгээд өгзгийг дээш нь өргөөд одоо доош харсан хороорой. За нохоо яаж сүнэдэг вүлээ тэрийг толгоондоо дүрслээд нохооныг өгзгийг дээш нь өргөөд тэгээд сүнэдэг тийм ээ. Дал мөрөө доош нь дараад яг тэрэн шиг өвдгийг бол хангалттай нугалж болно шүү манайхаа. Тэгээ өгзгийг дээш нь өргөөд дал мөрөөрөө доош нь дараад нохоо шиг сайхан сүнэгээд өгнө. Нохоо доошоо харсан нохоо байрлал маань хамгийн гол нь бидний нураг маш гоё сунгаж өгөх зорилттой байдаг. Тийм болохоор нураг маш гоё сунгаад өгнө. Газарт гараараа дарангаа өгзгийг дээш нь өргөөд өвдгөө нуглаад дал мөрөөрөө доош нь дараад хүзүү толгоогоо суллаад маш гоё ингээд сунгаж өгнө гэсэн. Тархины тусаа хангамж маш гоё сайжраад амархад бэлтэж өгнө. За одоо айжмхаа хоёр гарынхаа дунд хараад айжмхаа өвдгийг тавиад буцаад нөгөө ширээ байл дээр ирчихэж байгаа. Энэчнээс амьсгал авч гарахдаа одоо өвдгийг хоёр тийш нь салгаад матрасныхаа хоёр тал руу ингэж өвдгийг тавиад тэгээ хойшоогоо өсгийг нийлүүлж агаад за одоо дахиад тухыг матрасан дээр гарыг урагшин сунгаад за ингээ сайхан ахар сүүлээ суллаад энэчнээс сайхан тайвшир. За одоо дахиад түрүүний шиг хөвлий рүүгээ амьсгална. Яг нөгөө нэг амьсгал авангууд хөвлийн маань гой сулраад ирж байгаа тий. Тэгээд амьсгалаа гаргахад хөвлийн маань дотгошоогоо татагдаад сойгдоод ингээд амьсгалыг бүгдийг гаргаад. Тэгээд дахиад амьсгал авахад хөвлийн маань бөмбөгийг сайхан тухайн матрасан дээр тавьсан байгаа, гар маань сунцсан байгаа, мөрөө хоош нь татцсан байгаа. Ингээд нуруу нугалмууд руу маш гоё ингээд амьсгал ингэж явж өгч байгаа. Тэрийг гоё ажиглаад тэгээд гоё хөвлий рүүгээ дахиад амьсгалаад байгаарай. Тэгээд дор бүрнээ өөрсдийнхөө амьсгалын хэмнэлээр дахиад гүнзгий сайхан хоёр амьсгал авч гаргана. Дандаа хөвлий рүүгээ амьсгалаад байгаа.
Тэгээд гоё амьсгал авахтаа нэх гоё тайвшраад амьсгалыг гаргахдаа бүх тэр одоо таны толгойд ямар нэг ажил төрлийн бодогдоод байвал тэрийг бүгдийг гадагшлуулаад өг. За жоохон өндийгөө гараа өөрлөгөө татаад за тэгээд бүгдээрээ одоо сайхан сөхрөөд суудсан байгаа тийм. Тэгээд гарыг сайхан өвдөг дээрээ алгын дээш нь харуулж тавиад тэгээд ахас түлхий суллаад нуруу зүгээрээ дээш яваад тэнүүтэй айнаа дахиад сайхан өөрийгөө ажиглаад сууя. Бидээ гарч байгаа өөрчлөлтүүдийг ажиглаад дахиад нэг амьсгал аваад гаргая. За одоо айж явах гарыг хоёр тал руугаа тавиад тэг мөрийг сайхан суллана. Одоо яг би таны мөрөн дээр ирээд ингээд дараад байгаа юм шиг мөрийг ингээд хангалттай доош суллаж өгнө. За тэг яг мөрийг ингэж доошогоо суллангаа хоёр гараа дээш нь өргөж өгнө бүгдээрээ. Мөрийг доош нь суллаад гарыг дээшээ сунгаж өгнө. За яг ингээд гарыг дээш нь өргөхөөр бидний уушиг ингээд гоё сунаад тэгээд амьсгал илүү гоё гүнзгий болж өгдөг. За одоо энэ үед та бүхэн маань өөрийнхөө амьсгалыг анзаарахгүйгээр сайхан амьсгалаад үзээрэй. Одоо зөнгөөрн гэсэн үг анзаарахгүйгээр биш зүгээр зөнгөөр нь хөвлий рүү ээж гэдэг юм уу ийш тийшээ гэсэн зорилготой биш зүгээр зөнгөөр нь амьсгална. Дахиад амьсгал авахдаа гараараа өшөө дээшээгээ тааз руу хүрэх гэж байгаа юм шиг дээшээгээ сунж үгүй сайхан гараараа. За амьсгалаа гаргахдаа хоёр гарыг зүрхнийхээ дор тавьчраад хавсраад за дахиад нүдийг аниад эсвэл нүдийг гоё харцыг нэг газар тогтоогоод за тэгээ өөрийнхөө бодлыг ажиглаад үзээрэй. За хичээл ихтэй эхлэх бодогдчихсэн бодол тань одоо хамаагүй цөөрөөд хамаагүй цөөхөн бодолтой болсон байгаа. Адгүй та ямар ч бодол байхгүй яг өөр дээр ирсэн бол бүр сайн та бүр гоё одоо унтахад бэлдэгдэж гэсэн үг. За тэгээ дахиад хөвлийг амьсгал авч гаргаад тайвшир. За та бүгд маань маш богино хугацаанд сайхан тайвшраад авсан. Одоо үргэлжлүүлээд дээшээгээ шавасана байр руу орж ивтээд тэгээд сайхан амраарай. Тэгээд видеогоо унтраагаад ч юм уу те шууд сайхан хүнжилтээ ороод шавасана дараа ороод тэгээд яг хөвцснийхаа дараа яг түрүүний хөвлийгээр амьсгалж ийсэн шиг 10 удаа за тэгээд болмоор байвал 30 удаа гоё хөвлий рүү амьсгалаад тэгээд сайхан тайвшраад удаарай гэж хүсмээр байна. За тэгээд ер нь бол та бүхэн маань сайхан унтаж амрах юм бол таны тэр одоо сэтгэлийг чилээгээд байгаа тэр ажил амьдрал чинь аяандаа гоё ингээд бүх юм зөнгөөрөө сайхан явагдаад шийдэгдээд явагд чинь тийм болохоор та олон юмд битгий санаа зовоорой маргааш юу хийх ёстой вэ бүгдийн сайхан мартаад хамгийн түрүүнд хамгийн гол зүйл маань бид нойрноос хамаг ирч хүч энерги авдаг те хүн унтж байхад таны бүх эд ис нөхөн төлжиж хэрэгтэй хэрэггүй зүйлээ яалгаж салгаж ингэж бие махбодтой хамгийн чухал ажил үүргээ гүйцэтгэдэг учраас таны нойр гэдэг маш чухал тийм болохоор та бүхэн маань бүр дахин одоо бүх юмыг мартаад маш сайхан унтаарай. За ингээд өнөөдөр хамт йог хийсэн та бүгдтэй баярлалаа. Сайхан унтаж амраад эрүүл их байгаарай гэж хүсмээр байна. За ингээд дараагийнхаа хичээл дээр хүртэл баяртай. Намасте.